Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай улсын хурлын тогтоолын хэрэгжилт болоод үр дүнтэй танилцаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг мэдээллийг сонслоо. Тус ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Соронзон бол дахалж байна. За ажлын хэсгээс санхүүгийн зах зээлийн суур хүү нэмэгдсэн төсвийн зардал тогтмол хэлснээр эрэлтийн шатгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлж мөнгөний бодлого сулрах орон зайг хязгаарласан тул зээлийн хүү бууруулах бус зарим өсгөх нөхцөлийг бий болгосон гэж дүгнэжээ. Бид зээлийн үгийн асуудлыг илүү их бас хэрэглээний болон арилжааны бизнесийн зээлээр ялгаж ярмаар ерөнхий юм яриад. Хэрэглээний зээлийн асуудал дээр зээлийн үгийн таас тогтоох энэ төр асуудал бусад орны хуулиуд дээр бол байдаг. Германоос эхлээд, Японоос эхлээд зүүн Азийн орнууд дээр байгаа. Бидний ажлын хэсгийн зүгээс бол юу гэж харж байгаа вэ? Ер нь бол одоо аливаа бизнес эрхлэгч зөвхөн үйл хөдлөлгөөс хамаарахгүйгээр хөдлөх хөрөнгөө барьцаалах боломжтой байх хэрэгтэй. Тоногдох хөрөмж. За мөн дээрээс нь бол одоо худалдаа борлуулалттай холбоотой хийгдэж байгаа гэрээнүүдэд барьцаалж зээлэх боломжтой байх хэрэгтэй. За мөн одоо олон жилийн турш хийгдсэн одоо борлуулалтын худалдаа авалтынхаа түүхэн дээрээ үндэслэж зээл авах боломжтой гэмшлэнгийн ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Жил 23 оны ихээр бол бид нар Монгол банкны бодлогын хуур 13% өндөр тогтоож ирсэн. Үүнээс болоод бас энэ банкны одоо хүү бас нөлөөлж исэн юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бас мэдээллийг хэлж өгөхгүй юу гэж. Яг өнөөдөр эдгээр ингээ бодлогын хуур буурах боломж бол бага байна. Гэхдээ одоо жишээлбэл би одоо манай Монгол улсын нийт Монгол улсынхаа иргэдээс аж ахуйн нэгжээс авж байгаа ингээд нийт одоо хадгаламж харилцагыг ингээд аваад үзэх юм бол бараг 40% нь харилцах дээр байна. Харилцаа хугацаагүй хадгаламж дээр байгаа. Энэ хүн өнөөдөр 3-аас 7% хүүтэй ийм одоо их өсөр байгаа. Хэрвээ бид нар хуулиараа харилцаа хугацаагүй хадгаламж дээр хүү тоосдгийг зогсоочих юм бол энэ 40% их өсөр маань 0-ыг хүүгүй болно. Ингэснээр их өсвөрийн зард буураад эхэлнэ. Зүйлс нөлөөлсөн. Ажлын хэсэг мөн хугацаагүй хадгаламжийг хүүгүй олгох замаар их усрын зардлыг бууруулбал бизнесийн зээлийн хүүг тодорхой хуваар бууруулах боломжтой байна гэж үзжээ. Тиймээс зээлийн эрсдлийн зардлыг бууруулах, хэрэг маргааныг зардал багтаа шийдвэрлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсруулангуй болгох багц хуулийн төслийг боловсруулж, Улсын хурлын 2025 оны намрын ээлжилт чуулганаар хилцүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна арилжааны банкуд эрсдэлгүй харилцагчид олгох зээлийн хүүгээ зарладаг болгох асуудлыг судлан 2025 оны 10 дугаар сард багтаан танилцуулахыг Монгол банкнд үүрэг чиглэл болгох шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.